Тусгай хэрэгсэд 29-р сургуулийн эрэгтэй ариун цэврийн өрөөний 2 хаалганы цоож сар гаруй өмнө нэвтэрчээ. Иймээс сурагчдад тус асуудлыг хөндөөн цоожийг засуулах хүсэлтэд өнгөрсөн 7 хоногт сургуулийн удирдлагуудаа тавьсан байна. Цэгэвч одоо хүртэл тус ариун цэврийн өрөөний цоожийг засч янзлаагүй байна. За үзэгчдээ бид 29-р сургуулийн эрэгтэй ариун цэврийн өрөөнөөс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр тус сургуулийн сурагчид нэгдэн клуб байгуулан өөрсдийн сургуулийн орчинд үүсдэг хүндрэл бэрхшээлийн талаар хөндөж гаргаж ирсэн. Тухайлбал тус ариун цэврийн өрөө цоожгүй байгаа асуудлыг өнгөрсөн 4-5 сард энэ талаараа илрүүлж өнгөрсөн 7 хоног сургуулийн захиргаанд энэ асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор сургуулийн зүгээс ойрын хугацаанд тус ариун цэврийн 2 өрөөний цоожны асуудлыг шийднэ гэх тайлбарыг өгч байна. Ариун цэврийн өрөөний цоож эвдэрсэн асуудал бий. Мөн цоож нээгдэл байдаг нь бие засахад маш хүндрэлтэй байдаг. Үүнийг засаж өгч цоожтой болгохыг хүсэж байна. Ариун цэврийн өрөөний цоож эвдэрсэн. Энэ нь сууж бие засахад хүндрэл учруулдаг. Мөн ариун цэврийн цаас дуусчихдаг учраас багш нар найз нараас гуйж авч ашиглах үе байдаг. За саяхан болвол 3 сараас эхлэж энэ харагдагдуу болоо клуб ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд хүүхдүүд маань 4 сард энэ 0-ийнхоо орчинд үнэлгээ хийгээд тэгээд 2-0 ингээд цоожгүй байсныг ингээд тэр асуудлыг илрүүлсэн байгаа. Тэгээд энэ тухайга сургуулийнхаа захиралд мэдэгдээд энэ 2 өрөөний цоожийг ингээд засварлах ажлыг хийгдэж явж байна. Тусгай хэрэгцээд 29-р сургууль 253 сурагч 140 гаруй багш ажилтнтай. Өнгөрсөн жил сургуульд их засвар хийхдээ ариун цэврийн өрөөнүүдийг засаж шинжилсэн байна. Ингэснээр сургууль 8 ариун цэврийн өрөөгөө 27 суултууртаа олгож нөхцөл байдал сайжирсан гэлээ. Харин ариун цэврийн өрөөний хаалганы цоожийг өнөөхөр засаагүй байгаагийнхаа шалтгааныг завгүй байсантай холбон тайлбарлаж байна. Угтаа хүүхдүүд сургуулийн удирдлагад үүнийг засаач гэж хүсэл тавих бус сургуулийн удирдлага хүүхдүүдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж энэ мэт асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй юм а.